За сайн байна уу? Төгөл дургарын хашдны 19 дугаар хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр нэмэлт аккорд гэсэн сэдвийг үзнэ. За одоо бид нарт одоо хоёр дуу үлдсэн байгаа. Хүмүүний нэгэн урсгал болно. Улаанбаатарын үдшигсэн хоёр дууг үзнэ. За энэ дэр бол нэмэлт аккордууд бол хэрэгтэй. Хэрвээ аккордны тэмдэглэгээр тоглоё гэвэл за тэгэхээр 6 дугаар хичээл дээр бид нар хамгийн эхлээд мажор минорынхоо 7/7 аккордыг маш сайн цэжилсэн байх хэрэгтэй. Тэрний дараагаар энэ нэмэлт аккордуудаа цэжлээрэй. За хамгийн ихний аккорд бол A бемол мажор гэж байна. За A бемол мажор гэдэг нь болохоор ля бемол, за до, ми бемол. За үндсэн аккорд нь бол энэ. За хүндэрсэн хэлбэрээр гэвэл до, ми бемол, ля. За энэ хүндэрсэн хэлбэрээр та бүхэн маань тоглож болно. За эсвэл шууд энэ үндсэн хэлбэрээр нь ч бас тоглож болно. За дараагийнх нь B бемол мажор гэж байна. За си бемол, ре, фа. За энэ зөвхөн 100 гарын аккордыг үзэж байгаа шүү. За хүндэрсэн хэлбэр нь болохоор ре, фа, си бемол. За дараагийнх нь E бемол мажор гэж байна. Ми бемол, сол, си бемол. За энэ гурван аккорд бол хүмүүний нэгэн урсгал гэсэн дууны аккордууд байгаа. Нэмэлт аккордууд гэсэн үг. За E бемол мажор. Хэрвээ аккордоор тоглоё гэвэл энэ аккордуудыг сайн цэжлэх нь. Хэрвээ нотоор тоглоё гэвэл энэ аккордыг заавал цэжлэх шаардлагагүй. За дараагийнх нь Улаанбаатарын үдэшд орох нэмэлт аккордуудыг та бүхэндээ зааж өгье. За хамгийн ихнийх нь болохоор F мажорын сефт гэж байна. За фа, ля, до, ми. Фа, ля, до, ми. За энийг хүндрэхгүйгээр шууд ингэж тоглож болно. За дараагийнх нь E минорын сефт. Ми, сол, си, ре. E минорын сефт. За энэ бол яг Улаанбаатарын үдшигчдэр яг энэ аккордоор орж ирэх байгаа шүү. За дараагийнх нь A минорын сефт. Ля, до, ми, сол. За энэ аккордыг сайн цэжлэх нь. За дараагийнх нь C мажорын сефт. До, ми, сол, си. За дараагийнх нь G-ийн сефт. Сол, си, ре, фа. За дараагийнх нь болохоор C-ийн сефт. До, ми, сол, си, бемолтой байгаа шүү. За энэ хэд аккордуудыг цээжилсэн байхад бол дараагийн хоёр дууны аккордыг шууд хараад тоглох боломжтой гэсэн үг байна. За хэрвээ нотоор тоглоё гэж бодож байвал заавал аккордыг цээжлэх шаардлагагүй, нотоор тоглож болно. Аккордоор тогломоор байна гэсэн хүмүүст маань энэ нэмэлт хичээлүүд хэрэгтэй байгаа шүү. За өнөөдрийн хичээлдээ хамт байсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.